За киногоо үзээд байж байгаа үсттэй. Энэ удаа Keanu Reeves-ийн тоглосон хурд гих акшн киног ярьж өгөхөр үлдлээ. Манай ах бас л акшн киноны бурхан тэнгэр юм аа. Тэгэхээр нэг хамгаалагч цахилгаан шатны хэсгийг шалгасан нэг хүн тэнд юм хийж байна. Энд хүн байж болохгүй гэсэн тийм ээ. Тэд намайг дуудсан юм. Энд хэдэн зүйл засварлах хэрэгтэй болоод. Тэгэхээр захиалгын бичгээ үзүүлээд гэсэн авч өгөх гэж байгаа дүр хэсгээд хамгаалагчийг ороочихлоо. Дүр солигдож барилгын 46 давхраас хүмүүс бууж байна. Тэгтэл гэнэт бөмбөг дэлбэрч цахилгаан шатны тороос тасарчихлаа. Азар аврах тооромж ажиллаж 30 дугаар давхар орчим цахилгаан шат зогслоо. Удалгүй хүмүүс барилгаас гүйж гарч байна. Тусгаагийнхан зөрөөд орж байна. Энэ хоёр бол манай киноны гол дүрүүд болох Жак болон Хари. Хари тесрэх бөмбөгний мэрэгжилтэн бол Жак сайн ирээ. Айгу бүдүүн бараг тайлбарлаж эхлэв. Та нар цааш нь ойлгоно дөө. Тусгаагийн ахмад цахилгаан шатанд 13 хүн байна. Бөмбөгдөгч 3 сая доллар хүссэн. Бидэнд одоо 30 минут л үлдчихээд байна гинэ. Мэдээж хаалгыг зүгээр онгойлгочихвол бөмбөг шууд дэлбэрэх нь ойлгомжтой. Тэгээд манай хоёр цахилгаан шатанд засвар хийх үеэр ашигладаг хаалгаар зорчигчдыг шалгахаар боллоо. Тэр нь 32 давхарт юм байна. Нэлээд явхан дээ. Тэгээд 32 давхар дээрээс хаалгаар доош навтрах үедээ ажлынхаа талаар ярина. Цагдаа нар насны богсонд баг тэтгэвэр хямд алтан цагтаа үлддэг юм байна. Тэгээд хүмүүст тайван байхыг сануулж энэ бүхэн зүгээр л осол гарсан гэж хэлчихлээ. Бөмбөгийг аваарын торомзон дээр суулгачихсан юм байна. Хари хараад би энэ бөмбөгний талаар юм мэдэхгүй. Гэхдээ мэрэгжлийн юм байна гэдэг. За, онгоцны буудал, барьцаалсан хүнтэй зэвсгэлсэн итгээд тэр бараг онгоцон суусан байна гэд нөхцөл байдлыг хэлж байна. Харин Жак дээшээ хараад нэг санаа олох шиг боллоо. Барьцааны хүнийг буудна. Тэгштэглээс хасах хэрэгтэй. Хари дарин энэ санаа нэг л таалагдахгүй байгаа бололтой. Цаад санаа нь бөмбөгдөгч угаасаа торомцыг дэлбэлэх нэ. Тийм болохоор зорчигчдыг аврыг гээд байгаа юм байна. Тэгсэн энэ яриаг нь бөмбөгдөгч сонсоод байж байна. Барилга дотор өөрөө бас байгаа шүү дээ. Тэгээд манай хоёр барилгын дээвэр рүү гараад харсан. Тэнд нэг өргөгч байна. Тэрийг агааржуулах хоолоогоор лифттэй холболоо. Бөмбөгдөгч харин манай хоёрыг ямар нэг юм хийгээд байгааг мэдлээ. Тэгээд торомцыг дэлбэлчихлээ. Ингээд цахилгаан шат унсан ч өргүүр татагдаад зогслоо. Тэгсэн цахилгаан шатны доод талд нь бас бөмбөг байж. Дэлбэрсэн хэсгээр нэг эмэгтэй яг унангаа алдлаа. Манай хоёрыг хүмүүсийн байгаа давхар руу бууж байх хооронд өргөгч цахилгаан шатыг дийлэхгүй агааржуулах хоолойг сүйтгэд нэг төмөрт тулчихлаа. Хүмүүсийн байгаа давхарыг олж хаалгыг нээсэн нэлээд дэрвэн шүү. Өргөгч бага багаар татагдаад цахилгаан шатаа ошилж хүмүүсийг гаргаж эхэллээ. Өргөгч татагдсаар сүүлийн эмэгтэй айгаад хөдөлдөггүй. Энэ үед өргөгчийг тулсан төмөр хугарч цахилгаан шатаа ошоо унлаа. Азар Жак бүсгүйг загнаад гаргаж амжижээ. Жак харин бөмбөгдөгчийг мөнгө авалгүй шууд цахилгаан шатыг дэлбэлсэн гайхаж байлаа. Тэгээд хэсэг Хари тэр хоёр ярилцаж байгаад тэрнийг барилга дотор байгааг ойлголоо. Цагдаа нар зорчигчийн цахилгаан шатыг шалгасан. Гэхдээ түгээлтийн цахилгаан шатыг бол үгүй. Ингээд засварын хаалгаар цахилгаан шатны доош буулаа. Тэгтэл бөмбөгдөгч буудаж байна. Золтой оногдсонгүй. Харин дээврэн цөмрөөд Хари унчихлаа. Бөмбөгдөгч буугаад улгаад хамраас нь амар барьж байна шүү. Тэгээд дээр нөөж байсан Жакийг устгахын тулд цахилгаан шатыг дээш нь явууллаа. Жакч гарах гарцгүй болж цоорхоогоор нь доош буунаа. Бөмбөгдөгч чиний төлөө надад 3 саяг өгөхгүй л болов гэд буудах гэсэн суман дуусчихж. Тэгэхээр нь биедээ хөлсөн бөмбөгөө харуулад Хариг барьцааллаа. Жакч чи гарах гарцгүй чамайг доор 50 цагтаа хүлээж байгаа гэв. Тэгэхээр нь бөмбөгдөгч 3 давхар дээр дарчихлаа. Цагдаа нар ч буун дууг сонсоод сэжиг авч тэгээд бөмбөгдөгчийг 3 давхар руу бууж байгааг мэдээд бүгдээрээ 3 давхар руу явлаа. Тэгсэн цагдаа нарт л ингэж харагдуулаад нэг давхар руу бууж байсан юм байна. Цаашаа Хариг аваад явах гэж байсан Хари зөөлхөн барьцаалагчийг бууд гинэ. Тэгсэн Жак Хариг буудчихлаа. Муу новш. Бөмбөгдөгч гараад зогтчихлаа. Жак араас нь гарах гэсэн тэр өөрийгөө дэлбэлчихлээ. Тесрэг бөмбөг гэдэг үүх түүхийн хувьд их сонирхолтой зүйл. Анх үүслэн тэртээ 1000 гаруй жилийн өмнө цагаан будаанаас гаргаж авсан ч гэж үзэх нь бий. Гэхдээ ер нь илүү боловсронгуй хөлбөр болох динамитыг Альфред Нобель бүтээж байв. Мэдээж зэрэг тэр ийм хор нөлөөтэй зүйл байгаасаа гэж хүсээгүй нь ойлгомжтой. Ингээд манай хоёрыг хүний юм аварсан гэж шагнаж байна. Чи намайг буудсан. Тэгтэл тэд чамайг шагнаж байна. Хари, чи өөрөө л бууд гэсэн шүү дээ. Тэгсэн нэг хүн зурагтаараа сайн байна Жак гэд үзэж байна. Бөмбөгдөгч амьд байж. Одооноос гэхдээ түүнийг дар гэцгээе. Тэгэхгүй бол би жоохон бөөр хийлтэй болохоор тийм ээ. Тэгээд баяраа тэмдэглээд манайхан ууж байна. Хари харин Жакт чамайг гэр зоригч нь их хол дагуулж явна Хари. Тэгээ тэр чамайг аална. Бидний Аз нэг л өдөр харьдаг юм гэж байна. Маргааш нь Жак банкын ордог кофе шопта шаардлагатай байдалтай байж байсан. Тань л автобусныхан жолоож авах. Би хамгийн сүүлд шоудад маргааш нь гэрэлчихсэн байсан юм да гэж хэлээд автобус руугаа явлаа.
Манай хүн ч машиндаа суух гэж байсан өнөө ахын автобус дэлбэрч эхлэв. Жак хэдий жолоочийг үгсэнг мэдэгч хоос найдвартай очлоо. Мэдээж юу ч хийж чадахгүй. Тэгтэл утасны бүхэгт дуудлага ирж байна. Дээр байна. Манай хүн цахилгаан шатны ажлыг 2 жил бэлдсэн юм байна. Тэрийг нь Жак сүйтгэжсэн болохоор энэ удаа өшөөгөө авахар бас мөнгөөж авахар ийж. Тэгээд дараагийн автобус 50 км/цагийг хурд авахд бөмбөг идэвх чинь. Тэгээд 50 км/цагаас хурдаа доошлуулвал дэлбэрнэ. Мөн хүн буул бас дэлбэрнэ гинэ. Энэ удаа тэр 3.7 сая доллар. Яг миний хадгаламжийн мөнгө хэрэгтэй гэв. Тэсрэг бөмбөг 25 гих Венецээс хотын төв рүү явдаг автобусанд байгаа юм байна. Жак машиндаа суугаад бажигдлаа. Дүрс солигдож 25 номерын автобус яг хөдөлж байна. Араас нь нэг бүсгүй гүйж байв. Жолооч харах чи инээд алдаж бүсгүйг жоохон гүйлгэж байгаад суулгалаа. Энэ бол киноны бас нэгэн гол дүр хааны.Аанагийн ард цуусан жуулчинэр яриа өдөж эхэлнэ. Тэгэхээр нааны амандааж ажиллаж байсан бохоо гаргаж ирээд миний суудалд бохноо алчгаж гээд суудлаа солиллоо. Энэ их хэрэгтэй арга байна шүү, тийм ээ. Энэ удаа хамт суусан их чинь харин хурдны замын талаар ярьж байна. Тэр хооронд Жак хурд хийж автобусыг яг гүйцэх гэж байсан урд нь том машин зам хаачгаж. Тэгэхээр нь машинаасаа бууж очиод зогсоох гэсэн зогссонгүй яваад өглөө. Зам дээр машинуудыг зогсоох гэж оролдож байгаад нэг сайхан амтныг зогсоо очихлоо. Тэгсэн жолооч нь би энэ машиныг хулгайлаагүй энэ минийх гэсэн. Тэгвэл би хулгайллаа гэж байна. Автобус одоогоор 46 км/цагийн хурдтай явна. Тэгээд яг автобусны дэргэд дэрэх үед 50 км/цаг хүрч эхлэв. Жак чигнаалдаж байгаад автобусанд бөмбөг байгааг хэлэх гэсэн жолооч сонсдоггүй. Тэгэхээр нүдний шилдэд балцаас өгöd автобусны урд гарч байгаад автобусанд бөмбөг байгааг хэллээ. Жолооч тэр дараа шоконд орж хурдаа бууруулж байна. Жакч тэрийг нь анзаараад хажуу талд нь гарч байгаад 50-аас доошоо бууруулж болохгүйг хэллээ. Тэгсэн тэнд нэг ямаа сахалт эвгүй хараад байна шүү. Жак Хари руу залгаж энэ талаар хэлсэн. Цаанаас Ахмад бас яг мэдээд орж иж байна. Манай хүн харин машинд нь орох хэрэгтэйгээд нүдний шилтээс даатгал дайсхийг нь асуугаад хаалгыг нь салгаад автобус руу үсэрлээ. Харин өнөө сайхан машин аваарын хамгаалтыг мөргөж зогсоод үлдлээ. Жак хүмүүст өөрийгөө цагдаа гэдгээ хэлээд таймшруулж байсан өнөө ямаа сахалт буу гаргаж ирээд автобусаа зогсоог нь. Хэрэгтэй юм шиг байна. Харин Жак чи юу ч хэлсэн бай би чиний араас ирээгүй. Одоо хоёулаа бууга буулгахыг гэв. Тэр үед нь ямаа сахалтын хажууд байсан барилгачин ах барьж аваад түүнийг зогсоох гэсэн сум алдаад жолоочийг буудчихлаа. Жак ямаа сахалтыг гавлж байна. Харин Ааны жолоог аваад автобусыг зогсоох гэж байна. Жак энэ үед хүмүүст автобусанд бөмбөг байгааг хэлэхээс өөр аргагүй боллоо. Тэгээд Ааны цаашдаа машин барьж явахаар боллоо. Тэгсэн мань хүн хурд итрүүлж яваад эрхээ асуулсан жолооч юм байна. Энэ хооронд тусгай багийнхан нэстэг дэргээр автобус руу хөдөлж байна. Дээрч телевизээр үзээд сууж байна. Санд талаахаар үлдсэн Хари харин Жактай ярьж байна. Бөмбөгийг автобусын дотор хайсан ч олсонгүй. Хари машин доор байгаа байх гинэ. Энэ үед шаргацсан жолооч машины нэвтрэх самбарыг зааж өглөө. Тэгээд доод талыг нь харсан нээрэн тэнд бөмбөг хүлчгчээ. Тэгээд жуулчинд уцаа өгөөд хэлсэн үгийг нь давтахыг гуйлаа. Энд маш том гуйлын хэрэгсэлтэй бөмбөг байна. Энд маш том гуйлын хэрэгсэлтэй бөмбөг байна гинэ. Би хэлхээний утсанд хүрч чадна гэж бодож байна. Тэр хэлхээний утсанд хүрч чадна гэж бодож байна. Үгүй болохгүй шүү. Наа чинь өгөөш сонгодог арга. Тэгсэн манай хүн нэг алтан цаг бөмбөгөн дээр байгааг харлаа. Тэгснээ новш гэж хараал идэг. Уцаа аваад бөмбөгөн дээр дэлхийд нүх гаргахаар хэмжээний том S4 үеийг цагтаа олбсон байхыг хэллээ. Тэгсэн манай хэдийн урд төгжиж эхэлж байна. Замын нөгөө тал руу дараад бас нэг сайхан амтныг шүргээд гарлаа. Тэгээд туслах замын машинуудыг замын хаалт юутай хийдэн дайраад явж байна. Тэгсэн Ааны улаан гэрэл асчихлаа. Жак хаазан дээр гიშгээд шууд явууллаа. Буцаад сул зам руу орлоо. Хурдч буурсангүй. Дайрч мэдээг үзэнгээ давхар Америк хөлөмгийн тоглолт үзээ сууж байна. Харин Хари их бухимдалтай байна. Учир нь бөмбөг өөрт хожид харагдаж байгаагүй дэжээ. Цахилгаан шатны хэрэг дээр ч бас өөр бөмбөг байсан шүү дээ. Энийг нь сонссон эмэгтэй цагдаа тэр тэгэхээр тесрэг бөмбөгний нэвтрхий тойл байна гинэ. Энийг нь сонсоод Хари нэг зүйл ойлгох шиг боллоо. Тэгээд сүүлийн 10 жил дэх тесрэг бөмбөгний тасгийн цагдаа нарын нарийн мэдээллийг шалгахаар боллоо. Манай хэд харин урагшаа явсаар л тэгээд урд нь яг гал тэрэг өнгөрч байна. Зүүн дарж тойроод эсрэг усгал руу орчихлоо. Хэсэг явсаар баруун эргэж буцаад урсгалдаа орлоо. Энэ үед дохоогоор Жак одоо хэдэн буудал яваад баруун эрг. Эргүүлэх нь та нарыг угтаж авна. Цааш 105 дугаар хурдны зам руу оруулна. Тэр зам одоохондоо хаалттай байгаа юм гинэ. Тэгсэн энэ үед автобусыг анзаараагүй эмэгтэй хүүхдийн тэрэгтэй зам гарч байна. Манай хэд тэрэг нь мөргөөд гарчихлаа. Зохиолчийн авралаар тэргэнд лаазтай хідэн ундаал байж.
Тэгээд эргүүлийнхэн ч гарч ирээд баруун эргэж байсан. Энэ удаа жинхнээсээ хүүхдүүд зам дээр гараад ирлээ. Азар бас дайрцсангүй гарлаа. Цааш явж байсан дохоогоор Жак одоо их зэрэгэлт хүлээж байгаа шүү гинэ. Үнэхээр л ихсэн байна. Машин жонхолдож болохоор хүмүүсийг маш хурдан нэг тал руу суулгаад эргэлтэн дээр арайч хүмүүрчилгүй гарлаа. Нэг ч мундаг байна шүү. Тусгаагийнхан харин нэстэг тэрэгнээсээ буугаад том машинд суугаад цааш замдаа гарлаа. Манай хэд харин ашгүй нэг юм хурдны зам дээр гарлаа. Хэсэг зуур таамшихын мөчөд Айны Жак хоёр танилцаад амжлаа. Бас тэр хүнд нэгнээ шохоороход эхэллээ. Цагдаа нар харин нөгөө талд мэдээллийн санг шалгаж байна. Олдохгүй нь бололтой. Тэгээд таарай. Тэтгэврийн санг шалгах. Тэр ямар нэг өвчтөй байх ёстой. Би тэр нав шиг харсан. Тэгэхээр цагдаа байсан хүн л ийм сайн бөмбөг хийнэ гэж бодоод байгаа юм байна. Нөгөө талд тусгаагийнхан дөхөж ирлээ. Жакс тэдэнд хүмүүсийг гаргавал автобус дэлбэрхийг хэлэх ба. Энэ бүх үйл явдлыг телевизийн нэстэг тэрэгнээс дамжуулж байгаа шүү дээ. Харин дэрийг нь дарь үзэж байгаа. Дарьц залгаад хүн гаргах талаар анхааруулдаг. Харин Жак жолооч шаргацсан гэлж алхаар бол чамд өөр өчнөө хүн үлдэнэ гэж жолоочийг гаргахаар боллоо. Харин хурдны замаас айдаг ихч их айж байгаа бололтой. Тэгээд ямар ч гэсэн жолоочийг гаргаж чадлаа. Харин ихч нэг л сонирн байж байна. Би буух хэрэгтэй айны гэд хаалга руу ойртлоо. Дарь харсан даруйдаа үүдний хэсгийг дэлбэлж ихч маань үхлээ. Мэдээний ер нь дарьд хамаг мэдээллийг нөгөөд байгаа юм байна. Новш гэж ахалгаа. Энэ хараал эзэн нэстэг дэргүүдийг зайлвал. Мэдээж хэрэг автобусаараа шоконд орно шүү дээ. Амьдралынхаа сүүлийн хэдэн цаг төсөөлж байгаагүй олон зүйл тохиолдсон хойно. Гэхдээ л одоо урагшлахгүй болохгүй Жак сануулнаа. Тэгтэл шинэ мэдээ ярьж манай хэдий явж байгаа хурдны зам дундаа тасархаатай юм байна. Жак энийг нь сонсоод галзуурж байгаа юм. Яг галзуураагүй л дээ. Би л галзуурж байгаа юм шиг байна. Тэгэд мэдээж энэ талаар хүмүүст хэлж одоо бидний сүүлийн арга хурдаа нэмэх гээд ёстой жинхэнэ галзуу санааг Жак хэлнэ. 15 метрийн урттай зам тасарсан юм байна. Хүмүүс бүгд бүхэж Жак маань Анныг хамгаалаад нөгөө тал руу үсэрлээ. Азар замын нэг хэсэг өгсөөр байж манай хэд амжилттай нөгөө талд гарлаа. Сая шоконд орсон байсан хүмүүс чинь баярлаж байгаа юм чинь. Тэгээд Жак замын тэмдэглэгийг хараад замаа солиллоо. Тэгсэн тэр тэмдэглэгэн дээр нисэх буудлыг л заасан байсан юм байна л та. Нисэх буудлын хөөрөх зурвсыг тойроод ямар ч аюулгүй яваад байна гэж бодсон болохоор ийшээ эргэж тусгаагийнхан араас нь орлоо. Дээр дахиад залгаж байна. Тэр мэдээж мөнгө өгсөх нь тодорхой. Харин Жак тэрийг нь ашиглаад би буугаад чиний мөнгөний талаар эднэртэй ярилцаад ирье. Тэр хүмүүс чамд дургүй, өвхөөсэй гэж хүсэж байгаа. Гэт сэнхрүүлж байгаа. Тэгэд ямар ч гэсэн хурдан буучаад ирэхээр боллоо. Манай хүнийг гарахтаа инээмсгэлж минээмсгэлээд хөөхөн. Тэгээд тусгай багийнхантай уулзлаа. Ямар ч гэсэн бүх телевизийг явуулсан юм байна. Гэхдээ Жак дарыг ямар нэгэн байдлаар хүмүүсийг ажиглаж байгаа. Тийм болохоор хүмүүсийг гаргалгүй бөмбөгийг салгах гээд үзэгнэ. Тэгээд манай хүн босож ирэхдээ тэрэгэнцэр урдаа бэхэлсэн машинтай ирэв. Энэ дээр хэвтээд доор нь орох гэж байгаа юм байна. Ч саяхан танилцсан сайн ирээ дугууны нөхөс болгочих үе дээ гэд их айж байгаа юм. Манай хүн ямар ч гэсэн доор нь орлоо. Тэгээд хаарыгийн заавраар утасны материалыг шалгаж үзэхээр болж гаднахын шалблаад утсан цэнэглэгчийг холбоод хар донголохтой холбосон бөмбөг салсангүй. Тэгтэл архиваас дарийн мэдээллийг олжээ. Түүнийг Ховард Бен гэдэг юм байна. Атлантагийн цагдаагийн газар ажиллаж байгаад тэсрэг бөмбөгөнд хурууга тастаад ажилласаа халагдаж. Хаарай тэрхэд шууд гэрлөө хөдлөлөө. Бөмбөгөө салгаж чадаагүй Жак маань харин автобусны доороос гарах гэсэн нэг салгалсан хаймар гай болоод тороос нь суларч автобусны арын хэсэгт гацчихлаа. Тэгэд бүр яг дугууны нөхөөс болох нэ. Хүмүүс бүгдээрээ гайхаж Ааны хайсаар л. Тэгтэл энэ үед тороос тасарч тэрэгэнцэр яваад өглөө. Харин Жак автиркаараа банк руу зоогоод автобуснаас зүгдчихлээ. Барилгачин голын хаалтыг нээж харсан яг доод хэсэгт нь Жак байна. Тэгээд татаад нэг юм автобуснда буцаж ирлээ. Шииртэй ир юм аа. Баярлаж байсан голноос Ааны л түнд уурлаж байлаа. Гэхдээ одоо машины бензин маш хурдаар дуусаж эхэллээ. Шатгууны машин дуудна гинэ. Ер нь одоо хааридал найдах үлдэж байх шиг байна. Тэр эдч байшин руу нэрээд хідэн талаас нь бүслээд орлоо. Тэгсэн хүн байхгүй агаар жуулагчаас дохио ирж байна. Энэ удаа хаарыгийн маань аз харих шиг боллоо. Хөөрхий хаарь. Тэр энэ эргийн гол тархин байсан юм. Дайрч бэлдсэн занганыхаа талаар Жак тэлж тэтгэврийн бэлгэнд авсан цагаараа бөмбөг хийх тиймхэн байсан хэлв. Тэгээд өөр хүн үхээгүүдээр Пэришийн талбайн хогийн савнд мөнгө хий. Би танайхан үзэгдэхгүй болтол очихгүй гинэ. Жак харин үхтлээ уурлаа. Ааны, хөөе. Яг одоо миний өмнө бууж хэрэггүй. Би чамгүйгээр энийг хийж чадахгүй гэж таймшрууллаа. Хүнийг тайтгаруулахч бас хэцүү шүү. Тэгээд Жак Аанныгийн хувцсан дээрх Аризона гэдэг бичгийг хараад тэр чамайг зэрлэг муужгаа гэсэн. Аризонагийн хөлбөмбөгийн багуудыг зэрлэг муужгаанууд гэдэг. Гээд дараа өөрсдийг нь харж байгаа бат боллоо. Тэгээд тэрүүгээр шалгаж байгаад хаалтны зүүн бууланд байгаа камерыг оллоо.
Ингээд хүмүүст юу ч болоогүй юм шиг суухыг сануулнаа. Тусгаагийнхан энэ талаар мэдэгдэж ахлах тэр авд байсан телевизийн ажилтнаар манай хэдийн зүгээр явж байгаа бичлэгийг хуулж авахулдаг. Тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа дохиогоор нь цацах юм байна. Энэ хооронд автобусны бензин бараг л дуусаж байна. Бичлэгийг шууд тоглоулах хэрэгтэй боллоо. Ингээд дайрт манай хэд зөв зүгээр явж байгаа бичлэг харагдана. Энэ хооронд тусгаагийнхан хүмүүсийг автобус нь шилжүүлж эхэллээ. Хамгийн сүүлд жуулчин маань айгаад нэг л хөдөлж өгдөггүй. Гэтэл дугуй хагараад голын давцан салж манай жуулчин нэг юм зүгдээд арай гэж амьд гарч байгаа. Зэ ингээд Жак Анны хоёр үлдэж байгаа юм. Машины жолоодлого алдагдаад Жак буцаж замд оруулж, буцаад замд нь оруулж, Анны харин төмрөөр хаазыг бэхэллээ. Жак голын давцанг аваад уцнаас бариад Анныга тэврээд гарчихлаа. Нэг юм энэ асуудалтай автобуснаас саллаа. Гэхдээ бэхэлсэн олз засраад автобус жолоогоо эргүүлээд нислэгийн баазын онгоцыг мөргөөд бөмбөг дэлбэрлээ. Та бүхэн одоо харин кинонд дээрх хамгийн аз жаргалтай гулгаж байгаа хүмүүсийг харж байна. Гэхдээ Анны иймэрхүү нөхцөл байдалд үүссэн харилцаа хол явдаггүй гэдэг мэдээг Жакт мандуулгаж байгаа юм. Нөгөө талаас нь харин дарь залгаж байна. Мэдээж мөнгө л хүсэн шүү дээ. Тэгэхээр Пэришийн талбайг цагдаа нар аль хэдийн ажиглаад эхэлж дарж үүнийг мэдэж байлаа. Харин бичлэгийг давтагдаж яваад байгааг сая л ойлголоо. Айны талбай нэг талд зайдуухан Жакийг хүлээж байх ба цагдаагийн хувцас өмссөн дээр түүнийг аваад явчихлаа. Цагдаа нар хогийн савыг ажигласаар цаг өнгөрлөө. Тэгтэл тэр мөнгийг аваад явчихж Жак шууд ухсан нүхээр нь доош метроны буудлын руу бууж дарыг зогсоолоо гэсэн бөмбөг хүлээтэй Анны байна. Солиотой. Тэгээд дар гарч ирээд ихэлсэн цэгтээ эргээд ирсэн Хари мэдсэн бол харамсах байсан да. Бөмбөг бол урлаг Жак. Энэ дэлбэрэх гэж бүтээгдсэн юм гэж солиод зүйлс ярьж байгаад Анныг дагуулад метронд суулаа. Азар бүх хүмүүс гарсан байв. Жолоочийг яг стацуул. Энэ үед Жак ардаас нь гүйцэж ирээд хаагдсан байсан метроны хаалгыг нэн арай гэж орж амжлаа. Нөгөө талд цагдаатай холбогдож байсан метроны жолоочийг алжглаа. Анныг дагуулж яваад байсан гол шалтгаан нь бөмбөг дэлбэрэх үед цагдаа нар Аннид дээр ирж тэр хоорондоо өөрөө зугтгал юм байна л да. Харин Жак метроны дээр гарчихсан явж байна. Учир нь тасалгаа хоорондын хаалга хаалттай шүү дээ. Дээр нь Жак байна гэдгийг мэдсэн дайр хахуулдах гэж үзээд мөнгө гаргаж иртэл будаг түнлүү бас мөнгө рүү цацарчихлаа. Дайрч галзууртлаа уурлаж буугаар дээврийг буудаж сум дуусангууд Жактаа үзэх гээд дээшээ гарлаа. Галзуу нөхөр гэхэд аваа үзэж байна шүү. Жактаа гал байх шиг байна. Гэхдээ Жак түнэлийн аваарын тохиог хараад толгоог нь яг зэрэгэлдээ шахаж байгаад дайрыг нэг юм хороолоо. Буцаад орж ирээд энэ удаа бол харин бөмбөгийг амархан салгачихлаа. Тэгээд эвдэрсэн радиогоор ахлах ярьж байна. Метрог зогсоохгүй бол зам нь дуусаж байгааг нь ядаж байхад дайр удирдлагыг нь эвдчихэж. Тэгээд сүүлийн сонголт гал тэрэгнээс үсрэх гэдэл Анны гавтай шүү дээ. Харин Жак түлхүүр байхгүй. Ингээд татаж чангааж өчнөө үзээд бүр цөхөж дуусаж байгаа юм. Тэгээд Жак метроны хурдыг нэмээд эргэлтдээр замаас гаргаж хурдыг нь сааруулах гэсэн ганц санаагаа дуршихаар болж байгаа. Хурдыг нь нэмчгээд гэрэл нь асаж унтарсан тасалгаанд азандаа найдахал үлдсэн хоёр хүн нэгнээ тэврэн суунаа. Метро жиргэлтээр замаас гарч хурдан саарж явсаар газар доороос гарan зам дээр нэг юм зогслоо. Манай хоёр 9 минут гэдэгтээч баярлаж байгаа юм байхгүй нэгнээ үнсэж өнгөд Жак би хэлхээ марчгаж иймэрхүү зүйлсээр суурилсан харилцаа хол явдаггүй гэсэн Анны. Тэгвэл хоёулаа үүлэн борооны ажил дээр үнэлэх хэрэгтэй юм байна гэд кино дууслаа.